Сайн байцгаана сонсогчдоо кино шиг амьдрал подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгээд олон зүйл нуршилгүйгээр шууд ихний захидлыг эхлүүлье. Сонсгод сонин мөртлөө инээдтэй явдлаа бичсв. Саяхны наадмаар хүүхдүүдтэйгээ буужигнаж байхдаа охин өрөө хөөрдөн сув. Одоо та нар том жижиггүй л утас ухацгаах юм. Амьд харилцаа юучгүй болсон цаг юмаа да. Чамайг жижигхэн 6-7 настай байхад аав чинь энэ тхийн цахилгаан станцад томилогдоод манай хотоос нүүж ирсэн юм. Их ажилдаа гэрийн бараа харахгүй явхад хоёулаа холбоо орж өвөө эмээтэйгээ ярьдаг байсныг чи сандаг уу? Гээд санамсаргүй асуудал. Ямар холбоо, яаж уцаар арих юм гэж 42 настай хүүхэн гайхан асууж хамаг үйл явдал ийн эхэлвэ. Би гинэтхэн хүүшээ нөхдүүдээ энэ гар утас чинь дандаа байсаар бид нар гар утсаар холбоо барьдаг байсаар л ирсэн гэж та нар боддгийм шүдтэй хөөе. Гэсэн чинь том жижиггүй бүгд л шок. Тэгээд тэд нар яаж та нар холбоо барьдаг байсан? Яаж гэж энэ тэндээс асууж би үлгэр туйлс ярьж өгчлөө адил тэдэнд тайлбарлаж хэлэх гэж бөөн адал явдал болов. Охиндоо чи бид хоёр одооны үйлчлэгээний төвийн цаахан талын холбоо орж өвөгийн чинь гэрээ уцлуу захиалга гэтэл хүргэн. Нөгөө факс очиж авдаг газар уу гэж асуув. Нэг удаа тэр гадаадаас факс очиж авч байсан юм л да. За тэгээд өвөгийн уцсны дугаарыг хэлээд захиалга өгөөд хүлээж сууж байгаад тэдэн номерт хот руу захиалга өгсөн. Та тэдэн номерыг кабинд ороорой гэд дуутахаар нь 2-3 минут, ихтэл 5 минутын захиалга өгөөд орж харна. Заримдаа тэр хооронд ярих зүйл нь багтахгүй бол минутаа сунгаж ярья, залгагчаа гэдэл орилж байгаад сунгаж харна. Зарим залгагч нар нь захиалга ихтэй байна, үгүй гэд ааштай харуул дахиад захиалга өгчхөд дараа нь дахин ирж ярина. Гэж намайг тайлбарлахыг харсан хүүхдүүд бүгд юроос ойлгосон шинжгүй шок. Хин тэгээ дахин явж хэдхэн минут ярьдгийн лайлаа гэд бараг намайг худлаа яриад байгаа юм шиг харцнууд. Тэгээд гинэтхэн өвдөл 103 руу яаж ярих уу гэж асууж байх шиг. Тэр үеийн хүмүүс айлууд одоогийнх шиг байгаагүй маа гэд би бүр аргаа бараад үгүй та нар ч хуучны гой кинон дээрээс хараач ажиглаач. Яасан юм ойлгодгүй юм бэ? Өвөөгийнх чинь бас гэртээ уцтай 22 хэд үлээ 4 оронтой дугаартай. Тэр үед гэртээ телефон уцтай аль тоотойхон байсан. Гэртээ уцсгүй хөдөө орон нутаг сумынхаа гадаад руу ярих бол бүр хэдэн хоногийн өмнө захиалга өгөөд тэр сарын тэдний өдөр тэдэн цагт тэдэн минутанд холбоон дээр ирж яриарай. Танд захиалга ирсэн байна гэж зарлага хэлээд холбоо барьдаг байлаа гэсэн чинь ямар зарлага? Юу гэж хэлэх юм? Яаж ирж ярих юм гэх шиг. Бүр ойлгохгүй алуу яасан гинэ. Хин дуутахын, хин нэрхийн гэд бүр ойлгохгүй толгой нэргээд. Би сүүлдээ бүр аргаа бараад та нар уцаа ширдэж суухан оронд хуучны кино үзээ, судал хар. Нэгэн бодлын та нар азтай юм уу гэдэл. Хаяа би өөд болсон нөхрөө, ер нь эрт өөд болгостыг амар өрөвдөн. Энэ сайхан гайхам санаанд ч багтамгүй зүйлс бүхнийг үзэлгүйгээр эрт оцсонд нь харамсна. ATM гэж зүйлээс очоод л дөрвөлжин нэмгэн карт хийгээд мөнгө авчихна. Хэдхэн тоо дараад л бүх зүйл окей. Уцаараа бийсээ хараад ярилцсан. Хол ойрын хүн бүртээ хүссэн үедээ холбогдчихно гэдэл. Ийм өндөр техник технологийн эринд төрсэн залуучууд та нар минь азтай шүү. Саяхан Facebook Reels дээр хятадын нэгэн компани бүртгэлийн ажилтнаараа робот авч ажиллуулсан чинь гинэтхэн роботонд нь богино холболт үүсээд энгийн ажилтнуудтайгаа зодтолдоод батарейг нь унтраах гэж очсон нэг ажилтныг нь цохиод авч байгааг нь харснаа санаад инээд хүрсэн ч инээд биш ханаад болж байна да гэж бодсноо нуух юм. Дээр үед 80-аад онд зөвлөлт холбоотуулсад Коротки Замакони буюу богино холболт гэж кино үзэж байснаа эргэн нэг санаад тэр үед кино л гэж үзэж байсан төсөөлөлтж багтамгүй зүйлс одоо амьдралд бодтороо бий болсонд талархмаар бас айдас хүрмээр. Гэвч хаяа залуустаа урдны амьд харилцаа их үед холбоо орж захиалга өгч кабинд орж чангаар ярьдаг цаг үе байсан юм шүү. Юунаас ч яахгүй гадаа тоглож, зовхгүй хичээлдээ алхан явж, загтлаар харилцаж, бие биенээ цонхоор дуудаж, хийнийдээч зөвшөөрөл авдаггүй ордог цаг үе бидэнд байсан юм шүү гэж сануулж л байх хэрэгтэй.
Амьдралд нь өндөр технологийн хурд өргөн их мэдээллийг эрүүл энхийн хамт хүсье залуучууд минь гэсэн загтлыг нэгэн сонсогч маань илгээж за үнэхээр их хөвгчлөлтэй хөөрхөн загтал байсан. За загтал илгээсэн сонсогчдаа үнэхээр их баярлалаа. Иймэрхүү хөөрхөн богинохон загтлуудад би нэлээд дуртай байдаг. Сонсогчд маань бас дуртай байдаг баха. Ингээд дараагийн загтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Би одоо 17 настай, нэг их том зориг гэх юмгүй. Зүгээр л нэг байтгал охин. Би багаасаа нэлээд бүдүүн, том биетэй бор хүүхэд байлаа. Багаас минь л хамаатнууд, ангийнхан, бүдүүн, тарган, хар, царай муутай гэж гад орхдог байсан. 9-р ангид орсон жил тэр дээрлэхэлд доромжлон ихсээд, ангийн турхаа хөөрхөн охид элдвэр хэлж, хөвгүүд нэг нүдэрэж намайг үздэггүй байлаа. Хажууд суудаг банд надаас сэжиглээд дандаа өөр газар очиж суучихна. Тэгээд ангийн дарга байрандаа суу гэд загнахаар нөгөө турхаа гоё өөртөө ихтэй охтууд нь хажуудхаа голоод байхгүй юу да гэд хоорондоо инээлдэнэ. Одоо ч би энэ бүгдийг мартаж чаддаггүй. Тэр үедээ өвгөн ангитай найзтай болмоор байсан ч хинэн ч надтай найзлаагүй, хин ч намайг тэднээс өмөрч байгаагүй. Одоо харин тэд бараг тийм юм болж байсан гэж үү гэх нь холгүй л байдаг. Энэ дээрлэхэлтийг нь чадхаараа л тэсэд твчээд хинт ч хилдэггүй байсан ч нэг өдөр надтай нэг ч муухай харилцаж байгаагүй ангийнхаа нэг бандыг өгн их сайн хүү гэж боддог байсан ч гуйсан юм нь байхгүй гэж хэлснийхээ хариуд чи ийм зантай болохоор жингээ хасаж чаддгүй байхгүй юу гахаа минь гэж хэлэхдээ дотор зурагдаж хараад ээжигээ эртэл хідэн цагаар уйлаад ээжтэй хэлэхэд муу ээжимээ сэтгэлээ хөвдсөн байх. Өөрийнхөө арчаагүйгээс болж ээжигээ тийм байдалд оруулсандаа одоо ч их гэмшдэг. Тэгээд ангийн багштай бүгдийг нь хэлснийхээ хариуд төгсгийн хооронд дэвтэй бай. Гэх үгийг сонсоод л төгсдлөө твчсэн дээ. Зуны амралтаар жимд явж үтсэн ч тэнд бас л нүд үзөөрлөгдсөн мэдрэмж авсаар байгаад байсан. 10-р ангид хичээл ороход шилжсэн. Гэхдээ шинэ сургуульд хуучин ангийнхаа А гэдэг найзтайгаа нэг ангид орсон юм. Найз маань хөөрхөн турхаа жижигхэн охин. Хичээл ороход шинэ сургууль, шинэ анги маань үнэхээр таалагдж байлаа. Бүдүүн гэж огт гадуурхалгүй, бүх л ангийн ажилд намайг үлдээлгүй оруулаад л ямар сайхан байсан гэж. Удаагүй миний урд Атай суудаг бандад би сайн болчихлоо. Фэйсбүүкээр найзууд болоод хаяа нэг би чат бичгээр өөдөөс хариулсан болдог байлаа. Гэсэн ч би тоолгүй түүнийг хайрласаар л. Үнэхээр сайн байсан. Найз маань намайг цуг судаг хөвгөнд нь сайн гэдгийг мэддэг болохоор хоёрын найзууд юм чинь би та хоёрыг нийлүүлэхэд туслана гэдэг байсан ч байнга л миний урд тэр хоёр гар гараа байрлцаад заримдаа нөгөө хөвгөнд үргэлжсэн харагдана. Бүр би бинээ хазаж тоглодог. Би хараад жаахан гахаад л өнгөрдөг байлаа. Урлагийн үзлэгт бэлдээд оройтх өдрүүдэд би сайн хөвгүүнтэйгээ хаяа хамт алхна. Мөнгө асуухаар нь зээлнэ. Амхандаа л ханд өгч найрсаг харилцаж байлаа. Өглөө эрт босч тэр хоёрт хоол хийгээд хичээл дээр авчирна. Тэр хоёр хувааж идээд инээлдээд л өнгөрнө. Угаасаа нөгөө хөвгүүний утасны кодыг нь мэддэг утсаар нь тоглоно. Чатыг нь уншина. Нэг удаа намайг гэнэтгэн дуудаад энийг хартаа гэд нөгөө хөвгүүний бусадтай намайг муулж бичсэн чатыг надад харуулв. Намайг тэр сургуулаа шилжиж ирсэн амар бүдүү охин надад хаяа мөнгө өгдөг, хоол хийж авчирдаг, бараг намайг түрээсэлж үерхдэг гэсэн байлаа. Энэ бүгдийг ангийг цойрайтдал чангаар уншиж өгсөн. Би үнэхээр маш эвгүй байдалд орж юу гэхээ мэддэггүй, чив чимээгүй болоход нулимсч гарахгүй, амнаас үсгэж гарахгүй, алга болоод гараадгүй мэр санагдж байлээ. Нөгөө маань сайн найзын дүр эсгэж нөгөө хөвгүнд чи миний найзыг инглээ гэдэл чангаар хараал хэлж дахин тэр чатыг уншиж над руу харж инээ гэдэл. Хичээлийн дундуур нөгөө хөвгүн намайг дуудаад уучлаарай гэж ячтаа хэлэхэд нь би зайл гिचгээд тэр өдрөөс хойш түнтэй нэг ч үг дуураагүй. Тэр хоёр яг урд нүдэн дээр минь янз бүр болсоор л найз гэж байдгүй юм байд гэж би бодож байсан. Тэрнээс хойш хичээлээс өөр юм хийхэ болж сурлага маань сайжирч ангидаа хамгийн сайн сурдаг нь болсон. Хэдийн он сурдаг болсон ч бүдүүн хэвээрээ байсан болохоор монитор болоход намайг сугалсан банд найз нартайгаа будгаг сугалчлаа гэд орилоход нөгөө найзууд нь аль нь вэ гэв. Хичээлээ хийдгэн гэд миний нэрийг бараг орилж хэлээд инээлтгийг нь сонсоод би хичээлдээ сайн болсон ч үнэхээр юу ч өөрчлөгдөөгүй юм байна. Би л сайнаар бодож одоо хинч намайг бүлийдэхгүй гэж бодож байж.
гэж тархиндаа шингэтэл ойлгосон доо. Хариад буцаад л байнга уйлдаг болчихсон байсан. Удаагийн өвлийн амралт эхлээд сэтгэл гутралд ороод 100-ны амралт гэхэд 30 кг турсан байсан. 9 сарын 1-нд хичээлдээ ороход маш их тураад нүрээ будаад очтол бүх хүний хандлага шууд л эрэлт өөрчлөгдсөн. Бүгд л хичээл хуулах гин, хөөрхөн л гин, үнэхээр өөрчлөгдсөн л гин. Нэг багш бүр ямар амар тураавэ, өвчин тусааг үзтэй гэж ангийнхны өмнө амар хичээж билээ. 11-р ангидаа хуучин сургууль руугаа шилжээд хуучин ангийнх нь намайг зарим нь танихгүй, зарим нь миний хөөрхөн болсныг гайхаж байлаа. Гэхдээ хөөрхөн болсон ч би сэтгэл готралтай хэвээрэл байсан. Намайг дээрлгэж зовоож байсан бүх л хүн найзаа болчихсон. Бүгд л яаж турсан, яаж цайрсан гэстэй. Үнэхээр төвхтэй бас үз ятмаар. Би одоо бүгдд нь дургүй. Одоо ч сэтгэл готрал нойргуудалтай. Сэтгэл зүйчтэй уулзаад онцлуулсан. Олон жил гоошлуулж дээрлүүлсээр байгаад eating disorder Bloom-ята болсон байна гэсэн. Би одоо байнга таргалж турдаг. Нэг бол ухаан алдаж унатлаа мэдэхгүй явдаг. Нэг бол амар их хоол идээд бөөлждөг эмэгтэй болсон. Бөөлждөг тухайгаа хүнд хэлхээс хичдэг, сэжгэн гих байх таа гэж айдаг. Цөөхөн хэдхэн хүмүүсийн тухайгаа хэлж байсан ч ноцтой хүлээж авдгүй байлээ. Зарим нь бүр шаалдаг. Юм мэдээж гэдэг үг яг л үхээд өгөөч гэж байгаа юм шиг санагддаг үе байсан. Тархалаад байгаа юм биш үү гэдэг үг яг л чи хөөрхөн байхаа болж чухал чамайг хинч хайрлахгүй гэж сонсогддог. Хөөрхөн байх гэдэг зүгээр л яг юу юм бэ? Би одоогийнх шигээ болох гэж хичнээн их юм үзэж туулж хэрэг зүйлийг алдсан билээ гэж бодоход л уйлахаас өөр юм хийж чаддаггүй. Эмгэгээ эдгэх гэж удна гэсэн. Гэхдээ надад эдгэх хүсэл нэг их байхгүй. Сэтгэл гутралын эсрэг юм тархалуулдаг гэж мэдээд тамхи татдаг болсон. Одоо гэхдээ тамхинаас гарч байгаа. Буцааж өөрийнхөө эрүүл сэтгэл зүг олж авах гээд үзчихэл байна да. Гэсэн загтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. За би бас яг ийм эмэгтэй болсон байсан 20 эдхэн наснда. Тэгэд их бөөлжөд хар сүлдээ хамарнаас цус гардаг болдог шүү. Миний дүүрд анхаараарэ. Тэгэд хоолыг хит их үзье ядаад сэтгэл готролд харахаараа хит их идээд ирэхээр одоо арьс нэлийн сул унжсан болдго юм шиг санагддаг. Тэгээд аль болох ногоо жимсээр хооллоорой гэж захимаар байна. Захидал бичсэн чамдаа баярлалаа. Улам glow up хийгэрэй гэж захимаар байна. Ингээд дараагийн захидлыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Бүгдд нь захидал очих үе мэндийг хүргэе. Дөнгөж 22 насны босгыг алхаж байр. Та бүхэнтэйгээ амьдралаа хуваалцаж зөвлөгөө авах гэсэндээ энэ хүү захидлыг бичин суун. Би нэгэн дундаж айлын том охин, 3 дүүгийн эгч. Бага нас минь тийм хэцүү өнгөрөөгүй л дээ. Хайранд хөлбөрөөгүйч дутуу бас байгаагүй. Би анх хөлтж ороогүй байх үедээ хэлд орж ухаан орж байсан гэсэн. Үеийнхнээ бодвол их хэрсүү, бас юмны наад заатахыг илүү ойлгодог гэх үү дээ. Гэхдээ гайхуулаад байх зүйл биш ээ. Аав намайг юм ойлгохгүй гэж бодсон доо юу? Эсвэл зүгээр л хайхрамжгүй хандсан уу? Нууц амрагуудтайгаа уулзахдаа намайг давуулаад явдаг байсан. Хажууд тэр нартайгаа ярина, нэл урна. Манай ангийн хүүхдийн ганц бие ээжтэй ч учир ургуулчихсан. Аавгаа нэгчтэй нь уулзсан гэж ээжтэй битгий хэлээрэ гэж хүртэл ятгана. Би хэлдэггүй байсан. Гэхдээ л ээж олоод мэдчихнэ. Түүнээс нь болж аавтай маргалдана. Аав бандсандаа ээжийг цодож бөөнлөн болно. Тэр болгонд ээж аваа хоёр салчхаасаа гэж залбирна. Энэ явдал намайг 4 эсвэл 5 настайгаас л эхэлсэн. Харамсалтай нь одоо хүртэл салаагүй. Цаг хугацааны явцад аав эрүүлж бай, согтууч бай надад уураа гаргадаг болж гэр маань нэг тэмцэвхий даасан хүүтэн байдаг байлаа. Намайг 8 дугаар ангид орох үед 3 дахь дүү минь мэндэлж манай хаан бүл сургуулаа болов. Ээж ойрхон 2 дараалал нь төрж манай гэр бүл санхүүгийн дарамтанд орсон болохоор ээж төрөөд удаагүй ажилдаа орж манайх байшин барьж эхэлснээр би гэдэг хүн шүнж унтах завгүй гэрийн ажилдаа дарагддаг болов. Өглөө хичээлдээ яваад өдөр ирэхэд ээж ажилдаа яваад 1-р ангийн дүүд маань ойж хүрээгүй баг дүүг харуулад орхисон байна. Би хичээлээсээ тарж ирэнгүүтээ тэр хоёртой өдрийн хоолыг нь хийчгээд дунд дүүгээ цэцэрлэгээс нь авна. Ирээд шууд орой хоолоо хийж дуусаад байшин барихад хэрэглэх ус зөөн. Багада 200-ийн пошиг 2-ыг дүүргээд хэрэгтэй тоосох блокийг аль чадхаараа дөхүүлнэ. Манайх байшингаа 2 жил барьж ашиглалтанд оруулсан. Өвөлдөө нүүрс түлээгээ хагална, биел бэлдэнэ.
Гэрийнхээ бүх ажлыг хийж дуусгаад нэлээд оройтож даалгавраа хийгээд багадаа 1-2 цагийн үед унтна. Өглөө хамгийн эрт бос хичээлдээ явдаг байлаа. Хаяа хүн л болсон хаан ядарноо. Гэхдээ хинт ч гомдлож үзээгүй. 16 настайгаас эхлээд зуны амралт болгоноор цагийн ажил хийж хичээлийн хэрэглэл юм хумаа бэлдэж сургууль орохоор халаасны мөнгө өөрөө болгодог болов. Энэ хүртэл нуршиж байгаад уучлаарай. Гэхдээ үнэндээ гомдол минь хоолой зураад багтраад байгаа учраас ядаж та нарыгаа сэтгэлийн минь хуваалцаасаа гэсэндээ бичин суун. Надад бусад айлын хүүхдүүдийг гудамд чирта дээс тоглож байсан сайхан дурсамж байхгүй. Учир нь 2 дугаар ангид байхдаа гэрээ цэвэрлээгүй, айлд очиж тоглолоо гэд аавд хэвтэр дортлоо задуулж байсан учраас ахиж гудамд гарч тоглож зүрхлээгүй юм. Өсвөр насндаа би хүмүүстэй найзлаад байдаггүй. Гэр сургуулийнхаа оронд л амьдрал маань өрнөдөг байлаа. Нэг удаа 2 дугаар ангид байхад аав согтоо орж ирж хэд та дөрөв миний хүүхдүүд биш. Би 4 өөр хүний хүүхдүүдийг өсгөж өдий зэрэгт хүргэсэн. Гих утгатай зүйл хэлж агсамнахт нь үнэхээр их гомдож байлаа. Аав ээжийг минь найзуудтайгаа их хардна. Найзуудтай яаж согтуу байсан юу ч хэлдэггүй хэрнээ найзуудтайгаа явсны дараа ээжийг п гэж бидний хажууд хараад доромжлоно. Би байнга биш ч хаяа нэг сургуулийнхаа шилдэг сурагч болдог байсан юм. Надад гайхуулаад байх урлаг спортын авьяас байхгүй учраас 4-5 ширхгийн медальтай төгссөн. Гэтэл дараагийнхаа гомдол нь 10 жилээ төгсөх хонхны баяраар аав минь ирчгээд оройн дүүнерт харж байна уу энэ хичээгээ та нар хийчихгүй бол ингээд цөөхөн хэдхэн медальтай хийсэн бүтээсэн ч юмгүй 12-оо төгсөх нь байна штэ. Гээд олон медальтай төгсөн хүүхдүүдтэй харьцуулж намайг доош нь хийж гол зуртал хэлж билээ. Би өнгөрсөнд хийсэн гэр бүлдээ зарцуулж байсан цаг хугацаа бүхэндээ тэр үед л голоо зуртал харамссан да. Би тэгж их хичээж ар гэрийн ажлаа хийж дүү нараа өсгөж өөрийн халаасны мөнгөө харгалдаг байгаагүй бол хідэл бол хэдэн медальтай төгсөх байсан. Удалгүй би Солонгост хэлний бэлтгэлээр сурахаар болоод виз маань гарав. Тэр гэрээс гарч өөрийн орхин нисэж байгаадаа үнэхээр их баяртай байсан ч 3 дүүдээ сэтгэл хорогдоод уйлан Солонгос улсыг зорж билээ. Манай сургууль цөөхөн гадаад оюутнуудтай очоод ихний 2 сар ажил олдохгүй зөвхөн хичээлдээ л явдаг байлаа. Очоод 1 сарч болоогүй дүүгээс минь дуудлага ирж аав ээжийг зодоод нүцгэн хөөгөөд гаргачихлаа гэв. Хол байгаа хүн тийм юм дуулахаараа яахаа мэдхэ болчихдгийм билээ. Хамгийн сүүлд харсан дүр зураг бол аав дүүгийн утсыг аваад газарт саваад дэлгэцэн харалсан зураглал. Тарих толгой дүүрч гэрт байгаа бүх хүмүүс рүү залгаж аавтай ярихыг хичээсэн ч бүтээгүй. Тэр үед трама гэгч зүйлийг анх удаа тийм хэрцгийгээр яах чаргагүй байдлаар мэдэрсэн. Хажууд нь байсан бол хамгаалах байсан юм гэж хичнээн их өөртөө гутарсан ч юу ч хийж чадахгүй тийчлэн. Энэ явдал нэгээр дуусаагүй. Сар болгон л дүү эсвэл хамаатан садангуудаас залгаад танаахан тэгсэн ингэсэн аав чинь ингэсэн тэгсэн гэдэл сүүлдээ аав 7 хоногийн барилгаанд явсан гин. Дүү маань төвчээр нь барагдаад цагдаа дутсан байсан. Аавыг ойлгочихоосаа ухаарчаасаа болчихоосаа гэж хичнээн их залбирсан гэж. Даамч тийм зүйл болоогүй. 72-т хоригдоод гарч ирсэн аав цагдаа дутсан дүүг минь авч яваад гэрээс хол утасчгүй мөнгөчгүй оршуулгын газрын хажууханд чи миний хүүхэд биш гэж хэлээд үлдээгээд явчихсан байсан. Дүү маань хамаатны хичээх рүү алхасаар байгаад очсон байлаа. Энэ бүх хугацаанд ээж хаана байсан бэ гэж гайхаж байгаа бах. Зодуулн харааж зүхэлн хүүхдүүд нь ч бас адилхан тийм зүйл амсаж байхад нөхрийнхөө л талд орно. Намайг ярахаар үгүй тийм юм болоогүй. Наад бол ч нөөстөө авахд ургуу хүргэсэн. Гэж өмөрөх бол над захын л асуудал. Би 1 жил 6 сарын дараа Монголдо төр хугацаагаар ирлээ. Дүүнэр минь намайг хараад бүгднгийнх нь нүдэнд нулимс дүүрээд бүхнийг хэлж ховлохыг хүссэн ч амаа удуулсан мэт өмөлцөж байсан. Гэртээ ирэхэд манай гэр биш мэт хүндээ хүйтэн хар бараан хоосон байшин шиг санагдсан. Манад бүрэн бүтэн цахилгаан бараа шил талуулдаагүй байж үлээ. Дүү нараа минь өмнөөс надад бүхнийг ховлох мэт тэр хар бараа орон зай. Зуны халуун өдрүүдэд ч сэтгэл зүрхийг минь жиндүүлэх нь аймар. Би тэр үед нэг зүйлийг олж мэдсэн. Ээжийг өөр хүнтэй явуулдаж байгаад аавд баригдсныг. Тэгээд л нөхцөл байдал тартагтай тултлаад орцсныг ойлгов. Хоёулаа удаг болж гадуур дотор хонон үнжин явж
дүү нарт минь агсан тавьж хоорондоо хэрэлдэж, гэрийн эд зүйлсээ живдэж, төсөөлөхөд ч хэцүү нөхцөл 3 дүү минь амь зоогоож өдөр хоногийг өнгөрөөж байж. Би буцаж яваад тэр семестрээ дуусгахдаа хорон бүр дүү нартаа санаа зовж арай гэж Монгол руу бүр мөсөн ботсон. Намайг эрхийн өмнөхөн эмэгтэй дүүг маань игчтэй хов зөглөөгээд надтай ярьж байх үед нь нэг нь үснээс нь зулгааж нөгөөх нь чимхэж тамлаж байхыг би утасны цаанаас хараад уйлаад гойж байж үлээ. Уг нь надад Солонгост байх нь амар байсан. Өдөрт 5 цаг хичээлдээ сууж 10-аас 12 цаг тогтмол ажиллаж сургалтын төлбөр амжиргааны зардал өөрөө бүгдийг нь болгоод гэрлүүгээч мөнгө явуулна. Гэр бүлийн хүчирхийллийн хажууд энэ бүх зүйлс дэндүү амархан байсан. Харин Монголд үлдсэн дүү нар маань хитрхи өрөвдөлтөй үр зүсэм санагдаж билээ. Тэгээд л би шантарсан. Одоо ирээд 2 жил болж байна. Хэрвээ намайг энд ингээд хүрээд ирвэл ядаж жоохон ч гэсэн юм ойлгох болов гэж гордсон ч үгүй ээ. Ирээд удаагүй байхдаа л аав миний толгой дээр бензин хасгаж чиний их чинь яахан штэ яахны хүүхэд яахан л болно гэд шатаах гэж оролдсон. Дүү минь цагдаа дуудаад бид дөрөв төв хамгаалах байранд очиход бүгд л миний тэнгийг гайхаж зүгээрээс эцгээ шоронд хийх гэсэн ухамсаргүй юмнууд гэж хамаатан саднуудаараа адлуулсан. Би уйлаад энэ бүхнийг ярих гэсэн ч танаа гэрээ хэрүүл биднэрт хамаагүй гэж сонсоогүй. Ийм үед хамаатнуудгийн хүмүүс хинч биш юм шиг л харцдаг юм билээ. Ойлгож сонссон цөөхөн хэдхэн хүмүүст нь талархая. Би гэхдээ энэ бүхнийг зүгээр нэг тулга таарсан хэрүүл шиг энгийнээр хүлээж авахыг хүсэхгүй байна. Хоёр хүн хоорондоо хэрэлдэж муудалцахыг айлыг тэр гэхэвдээ. Би ч өөрөө хүнтэй үерхэж нөхөрлөж хамт амьдарч үзсэн. Хэрүүл маргааны асуудлыг ойлгох хэдий ч нэг нэгэндээ гар хүрч үр хүүхдүүдээ ч хөсөр хайж хоорондоо муудаад нэгээ чи яа бидтэй чи тэрний тэрийг нь хөхдөг бидтэй чи тэр үед тэгж банцлсан болохоор би ингэж байна хогчин гэх мэтэр хөвдүүнэр минь хажууд ёс бус үг хэллэхээр нэг нэгнийхээ дээр гарах гэж харааж зүхэж дарамт үзүүлж байгаад нь үнэхээр гомдож байна. Би ирээд 2 жил болохдоо 3 удаа цагдаа дуудсан. Сүүлийнх нь саяхан хэдхэн хоногийн өмнө. Одоо бол тэр хоёр амьдралдаа хизээш муудалцаж байгаагүй мэт аз жаргалтай эв зүгээ олсон. Харин би цагдаад дуудлага өгсөн ачлалгүй амтан болсон. Би ээжэд ямар их гомдож байна гэж аав ээжэд гар хүрэхэд бид дөрвөл хамгаалдаг байтал хизээш бид дөрвийн талд ортдоггүй. Эмэгтэй дүү гаран дээрээ 4 см коллаж сорвтой болсон. Тэрийг аав төмөр сандлаар цохоод үүсгэсэн. Гэхдээ ээж хамаатнуудад тэр сорвыг нь сургууль дээрээ зодон хийж байгаад ийм болсон гэд хэлчихсэн. Дүү минь үеийнхээ үеэлүүд дундаа одоо бүтэхгүй хүүхэд гэж адлуулдаг болсон. Ээж бид дөрвийг хизээч чухалчилдаг ухаантай нэгэн байгаагүй. Одоо ч бид нартай үеийн хүнтэйгээ харилцаж байгаа юм шиг. Бид хоёр та нарын төлөө өдөр шөнө өглөө оройгүй ажиллаж байна гэж ялгархна. Та нараар гудамд гуйлгаагүй бол болоо юм шүү. Та нарт бидний хэрүүл хамаагүй хэцүү байвал бүгдээрээ зайл яагийн хүүхд яал болдог гэх мэтэр дарамтлана. Эцэг их болсон хүмүүсийн хувьд энэ бүх зүйл чинь наад захын хариуцлага биш үү? Бид дөрөв хизээч илүү дутуу зүйл нэхэж зовоодаггүй. Бага юмсаа зогсуулж өөрсдөө болохыг хичээдэг. Бусдын хүүхдүүд сайн явж байна. Та нар харчаагүй энэ төр гэж харьцуулах шаардлагагүй. Тэдэнд байсан сайхан зүйлс бидэнд байгаагүй штэ. Зүгээр л амар тайван гэр бүл нэгт юм байна. Бусдыг нь хүн яаж иж байгаад л болгодог гэдгийг би Солонгост байхдаа мэдэрсэн. Өнөөдөр би хэсгийн байцаагч дээр очиж хэргийн материалтай танилцах гэхэд байцаагч нь өдөөс. Юунда зовж яваа эцэг хийгээ ганц удаа ухтан цагдаад барьж өгöd байдаг юм бэ гэгтэн. Үнэхээр энэ хүмүүсийг яаж юм бохоо хоёр нүртэй байдаг байна гэж бодогдлоо. Би уйлж, уурлаж, гуйж янз бүрээр л энэ хүмүүсийн навшийн зан болиулахыг хичээлээ. Даанч болох шинж үнэхээр алга. Би одоо санаа амар өөрийн амьдралдаа санаа тавьж, их сургуульд сурч хүнтэй үерхэж, бусад чиг хэвэн амьдрмаар байна. Миний үеийнхний ихэнх нь лээж аван тусалж дэмжиад амьдралаа эхлээд ар гэртээ санаа зовхгүй сайхан явж байхад би өөрийн өсгсөн 3 дүүгээ амар тайван байлгахыг хүсээд хаашаач хайж явж чадахгүй ингээд сууж байгаадаа гутарч байна. Бусад хүмүүс ээж автайгаа алиг бүтээн амьдарч байж сүртэй юм гэхэл байх. Гэхдээ би хоёр эрэгтэй дүүгээ эцэгшгээ хараатан болоосаа гэж хүсэхгүй байгаа учраас энэ бүхнийг үнэхээр твчихгүй. Токсик хүмүүс гэж энэ хүмүүсийг л хэлдэг байх залхаж байна. Та
Та нар минь надад зөвлөгөө өгөөрэй. Намайг бодвол туушлагатай мундаг хүмүүс их бизээ. Энэ хүртэл захааг минь уншсан дараагчтай баярлалаа. Санаанд орсон бүх гомдол цөхрлөө бичсэн учраас найрлага буу муу аж магадгүй. Та минь өөрөөгөө ойлгомжтой болгоод уншаад өгөөрэй. Баярлалаа, чангаас чанга тэврээ гэжээ. За, загтаж бичсэн сонсогчдоо баярлалаа. Өөрийг чинь буцаага чангаас чанга тэврээ ингээд манай сонсогчдод доор коммент хэсэгт сэтгэлээ бичээд үлдээгээрэй. Дараагийн загтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Заавал уншаад өгөөрэй. Би гэр хорооллын банзан хашаанд жижигхэн байшинд аавтайгаа хоёулахна амьдардаг байсан. Хамаатан садан ах дүүс гэд хинч байдаггүй. Бүр ээжигээ мэдэхгүй царайг нь ганц ч удаа харж байгаагүй. Зурагч байдаггүй. Миний ээж намайг төрөглөөд төрхийн хүндрэлээр өөд болсон гэсэн. Аавыгаа зовоохгүй гэд ээжигээ талаар хизээч асууж байгаагүй юм. Би дунд ангидаа хөл бөмбөг тоглодог охин байсан. Аав минь миний сонирхлыг их дэмжинэ. Тэгээд хэрэгцээтэй шипи өмсгөл гээд бүгдийг нь авч өгнө. Хөл бөмбөг тоглодог охид ер нь их цөөхөн. Ихэнхдээ хөвгүүдтэй л тоглоно. Гэхдээ охин гээд тэд нараас дутаад байсан юм байлдаггүй л байлаа. Хаяа тэмцээ уралдаан гээд хичээлээсээ чөлөө аваад явхаар хил уран зохиолын багш их ад үзнэ. Шоронд царайлж гудамж мэдэрлээ. Хүмүүжлгүй хог энэ байдлаараа лаз өшгөлсөн архич нь л болно гэдэл. Тэгтээ би хичээлдээ тийм ч муу биш, дундаас зээшл байдаг байсансан. Мартин 8-ны өмнө тэр багш биднийг ээжтэй загтал бичиж ирээрэй гэсэн даалгавар өгөв. Би хиндээ захаа бичих вэ? Царайг нь ганц ч үзээгүй байж юу гэж бичв? Тэгээд би даалгавраа хийгээгүй юм. Тэгсэн тэр багш надад гахаа зүйлгэж бүх ангаар явуулсан. Тэр мэдрэмж үнэхээр аимшигтай. Насан туршийн драма болж үлдсэн. Бүгд намайг ээжгүй гэж шоолж инээлдэж байсан нь надад ямар хэцүү санагдж байсан гэж. Ээжийнхээ араас явъя гэд тийм жаахан хүүхэд атлаа амиа хорлохыг оролцсон ч үеуд би. Тэрнээс хойш жоохон томроод үеийн хүүгүүдээ сонирхож хорогдоо насн дээрээ ирээд нөгөө ангийнхаа нэг хөөхөн хүүтэй үргэлдэг боллоо. Тэр үнэхээр халамжтай үргэлж надад тослно. Тэгээд бид хоёр сургуулийн шатны тэнд гар гараасаа бариад зүгээр л ярилцаа зогсож байсныг өнөөгчдгөр шиг багш харчихсан байж. Эхний цаг тэр багш байсан. Ангид орж ирэнгүүтээ шууд л намайг хулан бас гэв. Би үнэхээр гахаад юу болоод байгааг ойлгохгүй бастал ихгүй хүүхдийн бүхс том гэгчээр битгий банд нар дагаж салтганаад бай. Хижээл номч хийхгүй гэдсээ чирж ирэх чинь дутаж тэгээд ангиар дүрнж харсан. Миний нүур тэр чигтээ улааж нүд нулимсаар дүүрээд шууд гарч гүгээд нойл ороод хижээлээ тартал байлсан. Үнэхээр аимшиг. Тэгээд би аавдаа шилжмээр байна, сургууль холбоо нүглөө даарч байна гэж худлаа яриад шилжсэн. Би өөр нь яагаад зүгээр л ээжгүйгээсээ болоод тэр багшаа дадлуулж олон хүүхдүүдийн дэргэж шившиг болох ёстой гэж. Тэр үед жаахан л зоригтой байсан бол сургуульд гомдол гаргаж нийгмийн ажилтнаа хэлж болох л байж дээ гэж одоо боддог юм. Миний амьдралд маш том хар толб үлдээсэн таныг хизээч мартахгүй гэсэн загтлыг илгээсэн сонсогчдоо баярлалаа. За ээлжид нэг аимшигтай багш байна. Тэгээд иймэрхүү багш нар нэлээд олон байд юм шүү гэлээ. Үлдсэн насандаа л хүүхдийн хараал идэж амьдрна гэдэг бол тийм сайхан зүйл биш. Ингээд дараагийн загтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Найз гэж энэ дурч хойноос хутга шалгасан тухайгаа ярихаар би ч суун. Оюутан болоод нэг галзуу охинтой найзалж үлээ. Тэр үнэхээр галзуу бас хүнийг гомдоочно гэж огт бодохгүй шууд л улаан нүрэн дээр нь хилчигдэг охин байсан юм. Би 10 жил байхын л дараах охин байсан. Ангийнхан минь өөрсдөө ирсээ бүртгэдэг байлаа. Тэр үед миний нэр дуудагдахгүй 7 хонсны эцэст зориг гарган хэлтэл. Өө бүр яг нэг хүний нэр дутаад байсан. Эртгээ хэлгүй яасан гэд бүгд шоолж инээлдэж үлээ. Би 1-р салгааны хамгийн хойно суугаад байж байдаг дууг охин байлаа. Оюутан болоод өөрөөсөө тэс өөр зан характертай хүнтэй найзалж эхлэхэд ээж минь их л гайхаж байсан гэсэн. За тэгээд хаач явсан цуг гэж мэдэрээ гэдэг шиг үргэлж хамтдаа. Ер нь бол сүүдэрт нь л би яваад байдаг байв. Сүүлдээ галзуу хүнийг дагаад би өөрөө ч галзуу болж эхэлж байв. Гэхдээ аавын сургаснаар би бол хүнд хэлэх үгээ маш сайн бодож байж хэлдэг. Тэр охины өмнөөс байнга л гомдоосон хүмүүсийн өмнөөс би уучлалт гуйж гүйж явдаг байв. Удалгүй тэр охины 2 дахь ам гэдэг хочтой болов. Ингээд сайн найзаасаа салахгүй хамт явсаар байгаад 4 жил өнгөрч сургуулаа төгсөөд нэг газар хамт ажилд орлоо. Би найзаасаа арай илүү сурлагатай ажлаа яг янтан хийгээд явдаг болохоор тэрнээс арай дээгүүр албан тушаалд орлоо.
Гэтэл ажилд орсноос хойш ажлын хамт олон надтай нэг л сонирн байгаад байдаг болов. Сайн найз маань надтай хоёулахнаа байхдаа ажлын хідээ элдв үгээр хэлж харааж дуусаад "Яа, ажлынхаа стрессийг чамд л хэлж ингэж нэг юм сайхан гаргалаа" гин. Би ч юу ч бодлогүй сонсоод л өнгөрнө. Харин ажлынхантай хамт байхдаа өөрийнхөө хэлсэн ажлынхныг харааж байсан үгээ намайг хэлсэн болгож хавчуулаад л аваад хаяна. Тэр болгонд би маш эвгүй байдалд орж өөрийгөө хамгаалж юу ч хэлж чадахгүй зогсдог байсан тэнэг хүндээ. Ажил дээр нэг иймэрхүү юмнууд болж удаа дараа эвгүй байдалд орсоор энэ байдал үргэлжилсээр л байсан. Би фэйсбүүкээр нөхөртөөгөө танилцсан юм. Өөр найз байхгүй болохоор нөгөө найздаа юу болж байгаагаа юу ч нуулгүй хэлнэ. Тэгтэл нөхөрлөө минь чат бичээд намайг муулж элдв үгээр харааж яа пэ гэж доромжилж бичсэнийг нь нөхөр минь надад харуулад "Чамаг ийм биш гэдгийг чинь мэддэг болохоор харуулж байна. Чи минь наад хүнээсээ зайгаа барьсан дээр байхаа да" гэж хэлэхдээ миний нүднийг юм онгоож ажилдаа очиод хэлтэл "Юу сүртэн, чиний үерхэж байгаа хүнийг шалгасан" гэж хэлээд инээжвүлээ. Ингээд би баг багаар зайгаа барьж эхэлсэн. Нэг удаа би томилолтоор явахаар болж яваад ирэхэд намайг ажлаас галчихсан байв. Би ч нэг харамсаагүй ч яагаад халагдсанаа ч мэдэхгүй гайхаж өнгөрч билээ. Тэгээд нөхрөө дагаад хөдөөнөөж амьдралаа ахнаас нь эхэллээ. Гэтэл би өчигдөрхөн яагаад намайг ажлаас халсныг мэдээд их сонирн болоод ингээд бичин суун. Томилолтоор явсны дараа нөгөө найз маань миний альбом тушаалыг авахын тулд дарга нарт намайг муулж оюутай ангидаа дээрлэхэлд явуулдаг байсан. Би зодуулж дээрлэхүүлдэг байсан болохоор ийм хүнтэй хамт ажилламааргүй байна. Энэ хүний ажлаас нь халахгүй бол би шүүх цагдаагаар явна гэд уйлж, хохирогчийн дүрд тоглож сүрдүүлж дарга нар тэрний үгэндээ нэтгээд намайг халсан юм билээ. Одоо би тэрнтэй огт харилцаагүй болсондоо маш их баяртай байдаг. Найзгүй байх зүгээр ээ нөө. Харин найзтай гэж анд орж явах хамгийн хэцүү юм билээ. Товч бичих гэж хичээгээд гол гисэн явдлыг л бичлээ. Эннээс илүү юм зөндөө болсон л доо. Хуучин ажлынхантайгаа уулзахаар одоо хүртэл хичээд байдгийн. Би чинь тэр хүмүүсийн хувьд хорвогийн хог шар болоод үлдсэн. Үргэлж сонсдог шүү. Дэлгэрүүлээд уншаад өгөөрэй, баярлаа гэсэн цаглыг нэгэн сонсогч байна илгээжээ. За иймэрхүү утга найзуудаас хурдхан л холдсон дээр байдгаа. Тэгээд холдсонд нь баяртай байна. За нэмж хэлэхэд энэхүү сонсогч маань товч бичих гэж хичээлээ гинэ. Ерөөсөө товч бичих гэж хичээх хэрэггүй манайхан. Маш дэлгэрэнгүй бичих хэвээр бүх үйл явдлаа дэс дараатай. Би тэндээс чинь хасхыг хасаад нэмэх зүйлээ асуугаад ч юм уу дэлгэрүүлээд тэгээд найруулж бичдэг байхгүй юу? Тэгээд энэ сонсогч маань бас дэлгэрүүлээд уншаад өгөөрэй гинэ. Би дэлгэрүүлэх ямар ч боломжгүй байдаг шүү манайхаа. Би одоо дэлгэрүүлнэ гэдэг чинь нэг ясандаа зохиож бичнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр найруулга 100% дээр л би анхаарна. Хизээч би нэмж дэлгэрүүлж чиж чадахгүй. За тэгээ манайхан яг миний хэлсэнчлэн цагтлаа бичиж явуулаарай. Комент хэсэгт байгаа линкэн дээр бичгээд л болно. Өнөөдрийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин баяртай уулзцгаая. Бай.